Манай компани нь кофе шоп болон энэ чиглэлээр бизнес эрхлэх гэж байгаа. Та бүхэнд кофений машин, кофе ботлогч, бүгд найрамдах Солонгосоос үйлдвэрлэсэн блендер, ус цэвэршүүлэгч зэрэг тоног төхөөрөмжүүдийг Монголд хамгийн их хямд үнээр худалдаалж байна. Мөн арабика, дээд сортын 3 мөрийн холцтой кофений өр болон бусад дагалдах материалуудыг худалдаалж байна. Бид кофегоо нөөцөлж хадгалдаггүй. 7 хоног бүр шинэхэн үрийг хэрэглэгчдэд шууд нийлүүлдгээрээ давуу талтай юм. Бид урт хугацааны хамтын ажиллагааг танд санал болгож байна. UBS листэ шинэхэн өглөө эхлүүлж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээ кофе цай нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл болон сонирхолтой ярилцлагуудыг хүргэдэг байгаа. Ингээд өнөөдөр студид хүрэлцэн ирсэн зочноо та бүхэндээ танилцуулъя. За, Мөнх Гандар компани захирал, за Дарих Цэрэн гэгч маань хүрэлцэн ирсэн байна. Танд өглөөний мэнд хүргэе. Баярлалаа. За, нэвтрүүлгийн уламжлал ёсоор бас ирсэн зочтой кофе цайгаар дайлдаг байгаа. Та кофе уух уу, цай уух уу? За, цай ууя. За, би цай аягалж байгаа хооронд та бас үзэгчдээ өөрийнхөө компани талаар танилцуулга өргөж байгаа хгүй. За, Цэнгэр дэлгэцээ шинтэн үзэж байгаа үзэгч түмэндээ энэ амралтын өдрийн сайхан өдрийн одоо мэдлэгийг өргөн дэвшүүлье. За, манай Мөнх Гандар компани нь 2004 онд анх нийслэл хотод нийслэлийн одоо хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх байгуулагдсан. Энэ байгуулагдсан цагаас хойш бас багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд бол төрх хувийн хвшлийн одоо уялдаа холбоог хангаад ингээд олон байгууллагуудтай гэрээ байгуулж ингэж ажиллаж ирлээ. Хийсэн ажлуудынхаа заримаас нь ингээд дурдах юм бол нэлээд одоо өргөн хүрээг хамарсан ажлуудаас дурдахад нийслэлийн хэмжээнд байсан нэг төвлөрсөн том дархийн хогийн цэг, төвлөрсөн хогийн цэг гэж байсан. Тэр одоо маш том талбайг хамарсан энэ цэгийг дарж бодлох асуудал байсан. Тэгээ энэ асуудлыг манай компани өөрийн биеэр өөртний одоо хүчин сэтгэлээр дарж устгах юу болсон байгаа. Энийг бол нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтарч хийгдсэн ажлаа. Мөн үер усны асуудлаас үүссэн янз бүрийн одоо нэг нийтийн эзэмшлийн талбай ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил, сүүлийн үед одоо дэлхийн нийтийг одоо хамарсан цар тахал коронавирусын халдварыг одоо тэр годомтыг таслан зогсооход бас нийслэлийн одоо нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг олон компаниудтайгаа мөр зэрэгцсэн мөн энэ одоо асуудлуудыг зэгцэлж одоо энэ эрсдлээс бид нэр өөртнийгөө хамгаалж чадсан юм аа. Ингэснээр одоо бас нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн компани одоо нэр хүнд бид нар ямар ажил хийдэг юм бэ гэдгийг одоо хүмүүст таниулж мэдүүлж чадсан ийм одоо бидний одоо ажиллаад өгнүүлсэн ийм ажил байсан гэж ингэж үзэж байна. Ингээд манай компанийн хувьд бол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ариутгал халдваргүйжүүлэлтийн чиглэлээс гадна одоо бохир задлагч бүтээгдэхүүн буюу бие засах газрын ариун цэвэр эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах энд бүтээгдэхүүнээр тэд хүнийг одоо гадаадын өндөр хөгжилтэй орнуудаас оруулж ирж ингэж одоо энэ бүтээгдэхүүнүүдийг бол хүмүүст хүргэсэн байгаа. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Канадын одоо компаниас бүтээгдэхүүн оруулж ирлээ. 25 оноос бол Чех улсын одоо энэ бүтээгдэхүүнээ оруулж ирсэн. Одоо энэ бүтээгдэхүүнээ танилцуулахад одоо бэлэн болцсон байна. Тэгээд тэгэхээр маш одоо энэ за цайгаа уураад био ариутгалын ингээд ингэхээр та сая бас дурдлаа л да тийм дарих орчмын одоо тэр орчны тэр ариутгсан гэж шүү дээ. Тэгэхээр ер нь бол яг манай Монголын хувьд бол яг энэ гэр хороол тий одоо манай гэр хорооллууд бол нөхөн жорлонтой байгаад байгаа шүү дээ. Тэр болохоор мэдээж маш их одоо ийм ням бактери одоо тархаж байгаа гэсэн ойлголт байгаа шүү дээ. Тэрэн дээр бас энэ яг одоо ариутгалын одоо энэ компани маань маш их үр дүн харуулж ажилласан байх шүү дээ. Тий, ерөнхийдөө хамгийн гол нь одоо энэ бүтээгдэхүүнийг оруулж ирэх үндсэн шалтгаан гэх юм уу одоо бидний ажлын одоо энэ явцад энэ олон жилийн үйл ажиллагааны явцад манай одоо амьдралын нөхцөл бололцоо гэр хорооллын одоо нөхөн жорлонгууд байна тийм ээ. Энэ нөхөн жорлонгуудын асуудлыг л хамгийн түрүүнд одоо зэгслэх ёстой юм байна. Энэний одоо ариун цэвэр эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах ёстой юм байна гэдэг үүдэн дээрээс энэ бүтээгдэхүүнийг оруулж ирэх одоо энэ миний юу сэтгэл минь одоо орж ирсэн юм аа. Тэгээд энэ бүтээгдэхүүн яаж үйлчилдэг вэ гэхэд дандаа нөгөө бохирыг органик одоо тэр бодисууд юунуудыг
задлж өгдөг, доош нь суулгадаг, үнэргүй болгодог. Нүхэн жорлонгоос үүсдэг хамгийн том халдвар бол гидсний халдвар төвчин 100 болохоор тэр үнэрийг одоо үнэрээр дамжиж нөгөө ялаа гэдэг юм чинь бол ихсдэг. Та ядаагаар дамжиж бол янз бүрийн халдвар төвчний одоо ням бактери тархах энэ бүрэн боломж илэрдэг. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр үнэргүй болно. Үнэргүй болохын хажуугаар нөгөө ялаа гэдэг юм чинь бас байхгүй болно. Тэгэхээр энэ талаасаа бол энэ бүтээгдэхүүн чинь одоо орон сууцны одоо бохирын сав буюу нөгөө септик танк тий. Септик танк, бохирын шугам хоолой энэ бүх зүйлүүдийг л тэнд байгаа одоо бохир органик юмнуудыг задлж тэрийг цэвэрлэх үнэргүй болох энэ бүх талын үйлчлэгийг явуулдаг ийм бүтээгдэхүүн. Бүтээгдэхүүн тэгэхээр бас нэлээд 5 төрөл за энэ савтаа 6 төрөл шүү дээ. Яг одоо эдгээр өөрсдөө өөр гэсэн юм нөгөө юутай үйлчлэгээтэй байгаа. Тий, өөр гэсэн үйлчлэгээтэй байгаа. Жишээлбэл энэ манай энэ бүтээгдэхүүн болохоор Чех улсын Проспект компани үйлдвэрийн ийм бүтээгдэхүүн. Тэгээд энэ бүтээгдэхүүнийг олон төрөл байгаа. Гэхдээ энэ төрлөөс бид нар өнөөдрийн байдлаар нийтээр 5 төрлийг оруулж ирсэн байгаа. Тэгээд 5 төрөл гэдэг маань ямар төрлүүд байдаг вэ гэхээр жишээлбэл P1 гэж байгаа. 1 гэж бүтээгдэхүүн. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн болохоор бохирын сав буюу бохир дамжуулах шугам хоолой, сан тэнгисийн хоолой. Тэрэн дотор байгаа бүх бохирлуудыг задлж өгдөг. Нэгэсэндээ органик нэгдлүүдийг задлж үнэрийг мэдгэцгүй арилгадаг. Ийм байгалийн бактери ферментийн холимог агуулдаг ийм бүтээгдэхүүн баггүй. Гэхдээ энэ бүтээгдэхүүн бол хүн амьтан, ургамал аль нэг юм бол ямар нэгэн хор нөлөө байхгүй. Өөрөө ийм байгалийн биологийн ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг бид нэр энэ бүтээгдэхүүнтэйг хамтарч хэрэглэх юм бол одоо бид нэр бие засах газрын ариун цэврийн байгууламж хэлж ялангуяа нэг нөхөн жорлонгууд тэгээд нөхөн жорлон мөн септик танк эдгээр хэрэглэх юм бол энэ ингээд хамтдаа нь хэрэглэдэг. Хамтдаа нь хэрэглэх юм бол маш их сайхан үр дүн өгдөг. Яагаад тэгэхээр энэ бүтээгдэхүүн энэ септик шок гэдэг энэ бүтээгдэхүүн байгаа тийм. Энэ бүтээгдэхүүн болохоор нөгөө задардаггүй гэдэг шүү дээ. Нэх өвдгөн лагнууд гэдэг шүү дээ тийм бүтээгдэхүүнийг задлахтаа бол энэ гаргуун сайн. Хамгийн сайн бүтээгдэхүүн. Тэгээ энэ бүтээгдэхүүнээ ингэж хийгээд араас нь энийгээ дамжуулж хийх юм бол маш хурдан хугацаанд цаг хугацаа хэмсэн ийм асуудал болдог байхгүй. Тэгээд энд хоёр бүтээгдэхүүн байна. Дараагийн бүтээгдэхүүн гэхээр энэ болохоор нөгөө өөх тосыг задладаг тийм. Өөх тос задлагч гэсэн үг. Шугамын хоолой дотор байгаа нөгөө өтгөрсөн тоснууд тийм ялангуяа нөгөө нийтийн хоолны газрууд, ресторанууд эдгээр чинь дандаа нөгөө бохироо зайлуулдаг юм чинь юуны нүхнүүд байдаг шүү дээ тийм. Тэгээ галдууны дотор цаана байгаа нэг нүх байгаа. Зарим сүүлийн үед манайхан чинь өөх тос баригч гээд нэг юм дахиад нэг дөрвөлжин сав ингээд хийгээд байгаа шүү дээ тийм. Тэг шаардлага байхгүй. Тэр үл дэндүү одоо тийм жоохон бүдүүлэгдүү асуудал байхгүй. Тэгэхээр тэрний юуны цос баригч нар гээд ингээд угаалдуурийнхаа дор ингээд хийцсэн байдаг юмнууд манай энэ бүтээгдэхүүнийг хэрэглэсэн улсууд тэднийг бүгдийг авцсан. Тэр цос баригчудаа бүгдийг авцсан. Цос баригч яадаг вэ гэхээр тэндээс гарах үнэрээр бас нэг шавж тархдаг тийм үү талтай. Тийм учраас тэрийг өөрт нь ойлгосон энэ өөх тос баригчийг хэрэглээд бүгдээрээ сурцсан юм байгаа. Тэгээд тэн дээр хамгийн гол нь энэ бүтээгдэхүүнүүд шүү дээ манай бүтээгдэхүүний дагуудаа ер нь бол урьдчилан сэргийлэх журмаар хийгддэг ийм бүтээгдэхүүн. Өөх тос баригч гэхээс ингээд одоо бүр ингээд таг бөглөрсөн юм байна шүү дээ тий. Таг бөглөрсөн байхад энийг хийгээд тийм амархан гарахгүй л дээ. Тэгээд тэрийг механик аргаар гаргаж авна. Эхлээд бүр өөрт нь анханасаа ингээд бөглөрсөн байвал тэрийг механик аргаар гаргачаад дараа нь энэ бүтээгдэхүүнээ сардаа нэг удаа хийгээд байх юм бол цаашдаа бол ямар ч одоо тэр бөглөр хуучин шиг тийм юмнууд бол явагдахгүй. Ийм сайн талтай. Сан техникийн хоолой гэдэг энэ болохоор P3 гэдэг. Энэ болохоор сан техникийн хоолойд хэрэгэлдэг ийм бүтээгдэхүүн. Тэгэхээр сан техникийн хоолой нөгөө уснууд ингээд тий угаалтуур, баан энэ уснууд ингээд явхаа байлаад удааширчдаг шүү дээ тийм ээ. Тэр удааширсан асуудлуудыг шийдвэрлэж өгдөг энэ бүтээгдэхүүн.
Бас үнэр орчдөг шүү дээ бас. Үнэр орчдөг тий. Үнэр ингэж гарч ирээд гардаг шүү дээ тий. Үнэр гараад байдаг шүү дээ. Тэгэхээр шугам маань ерөнхийдөө бохирын шугам маань бохирцсан байна гэсэн үг. Тэгэхээр сан техникийн тэр юундууд энийг хэрглэж болно. Бас энийг хэрглэж энийг шууд хэрглэж болно. Энэ найруулах шаардлага. За ингэ найруулах талаас нь бас яаж өгье тийм ээ. За энийг хамгийн сүүлд за хэлье. Энэ бүтээгдэхүүнүүд маань болохоор найруулахад бас учиртай. 2-3 литр бүлээн усанд 30-40 градусын бүлээн усанд нэг 15-30 минут хуванцар савнд хийгээд металл биш одоо тиймэр хутгадаг ийм учиртай. Тэр нь яадаг вэ гэхээр энэ дотор байгаа нэг өөрийнх нь бактериудыг тэнд байгаа бактеритэй нэгдэх, идэвхжүүлэх тэр үйл ажиллагааг хийгддэг. Ингээд найруулсан бүтээгдэхүүнээ бол 1 цагийн дотор хийх ёстой. Тэгээ хайчихгүй шүү дээ. Тэгээ хийх цаг хугацаа нь гэхээр оройн цагаар. Дандаа оройн цагаар буюу амралтын өдрөөр энэ цаг хугацааг сонгож хийгддэг ийм бүтээгдэхүүнүүд байгаа. За хамгийн сүүлийн бүтээгдэхүүн гэхээр энэ юу бордоо болгодог бүтээгдэхүүн байгаа. Бордоо болгодог бүтээгдэхүүн. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн ямар ач тустай юм бэ гэхээр манайхан ч ингэдэж шүү дээ. Одоо жишээл гэр хороолдод айдууд гаднаа мод тарьдаг, ногоо тарьдаг. Тэгээ тэрнээс гарсан нөгөө нэг ногооны одоо хогнууд байгаа шүү дээ тий. Хог бид нар хог гэж үздэг шүү дээ. Тэгээ тэрийг гаргаад одоо энийг хогийн машинд ачхинсан. Хогийн машин болохоор ийм их машин бид нар ачих бахан хогоо хаянд ачин ч гэдэг юм уу тий. Асуудал үүсдэг. За тэгээ зарим айдууд болохоор нөгөө их цугласан нөгөө хазаар өвс эдрий чинь яадаг вэ дээ. Шатааж байгаа нэг гэр орноо шатаачих. Ийм мэдэр асуудлууд ноднох гарч ирсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ айл болгонд бас байж байгаа. Ялангуяа одоо мод тарьдаг, ногоо тарьдаг, хашаандаа юм аж ахуй хэрэгэлдэг ийм улсуудад энийг одоо авч явах нь зүйтэй юм аа гэж. Тэгэхээр энэ яазгүй гэхээр нөгөө тэр юунуудаа өвс ногоонуудаа болохоор бүгдээрингийн одоо нэг хашааныхаа болонд хадгалах нь байна шүү дээ тийм ээ. Одоо намар ингээд хураагаад ногоогоо хураагаад тэрийг заавал гаргаж хаях шаардлагагүй. Хавар болохоор яах вэ тэднийг энэ бордоогоо энийг бордоогоо 10 литр усанд найруулад тэгээд энэгээр норгочин услан гэсэн үг. Тэгээд цаашдаа бол тэрийг ингээд услаад л гэсэн үг. Чихтэй байлгана гэсэн үг. Ингээд чихтэй байхаар энэ бордоо маань ерөнхийдөө нэг 3-аас 3 м кубээс 5 м куб хэмжээний тим имийг бол задалж чаддаг. Бордоо болгож чаддаг. Тим хэмжээний талбайны имийг. Тэгэхээр нэг газар цуглаах нь байна шүү дээ. Тийм ээ. Энийг хийх нь байна. Тэгээд норгох нь байна. Тэгээд энэ бол 2-3 сарын дараа энэ маань эцсийн бүтээгдэхүүн болохдоо бордоог орлох тийм тэжээлэг бодис болж хувирдаг. Энэ тийм сайн талтай юм байна. Энийг гэхдээ манайхан бас зарим айдад туршия гэдээ авцсан байгаа. Зөвхөн ямар үр дүн зурсныг одоохондоо надад хэлээгүй байна. За ийм бүтээгдэхүүнүүд байгаа. Одоо ахын за орон сууцны айлууд бол за мэдээж галтгоондоо хэрэгэлчин, нойлын өрөөндөө хэрэгэлчин тэгээд юу яг одоо энэ нөхөн жорлонтой айлууд энэ бодисыг хэрэглэхдээ яаж хэрэглэх вэ? Бас энэ жолхонтой айлууд хэрэглээ их амархан юм. Энэ нь болохоор яана. Ердөө нэг 2-3 литр усантай хийдгээрээ хийгээд найруулгаараа найруулад л хийчихнэ. Тэгээд 1-2 сарын зайтай лаг ихтэй одоо жишээлбэл 50-60% одоо дүүрэлттэй тийм байх юм бол энийг хамтд нь хэрэглэж чинь. Тэгэнгүүт нөгөө чинь доош яваад байгаа. Яагаад энэ бүтээгдэхүүн өнөөдөр энэ цаг хугацааг сонгож танилцуулж байгаа вэ гэхээр өнөөдөр нэг зуны улирал болцсон. Бороо усны цаг эхлэх гэж байна. Тэгээд нөгөө манайхан ч яадаг. Нилээ их дүүрэлттэй нөгөө нойлууд чинь их хэмжээний ус бороо ороод ирэнгүүт дүүрдэг, хайлтдаг тий очноо бохирдуулдаг, халдвар төвчин гарах энэ зам мөрийг бий болгочдөг шүү дээ тий. Тэрнээс урьдчилан сэргийлж журмаар энэ цаг хугацааг сонгосон. Ер нь тийг сонгодог. Манайхан бод энэ хэрэглээ сурсан улсууд бол аль хэдийн аваад хэрэгэлсэн байгаа. Одоо бид нар ингээд цусландаа гарах гээд байна. Одоо их гарахаасаа өмнө ингээд очихдаа аваад хийчихье гэд 5 сараас эхэлдэг, 4 сараас эхэлдэг. Ийм очиртай байгаа. Тийм үү. Ер нь бол одоо л их сайхан юм хөгжөөд ирэхээр энэ орчны бохирдлыг бас одоо байхгүй болгодог юм бүтээгдэхүүнүүд маш их гарч байна. Тэгээ энэ тал дээр бас хүмүүс маань ч гэсэндээ их юм эрэл хайгуул болдог болсон. Тэгээ за ийм бүтээгдэхүүн хортой юм байна тий. Одоо бөглөөс гаргадаг хортой бүтээгдэхүүн байна. Энэ нь эко юм байна гэдгийг ер нь бол мэдээд ирдэг болсон байгаа. Тэгээд энэ дээр бас та яагаад энэ одоо яг ийм компани үүсгэн байгуулах болов тий өөрийгөө бас танилцуулж тантай бас танилцмаар санагдаж байна. Би болохоор 86 онд эрүүл ахуй жимчээр төгссөн. Эрүүл ахуйн хүн халдвар хамгаалтын талыг одоо мэддэг хүний хувьд
энэ компаниг анх тэгж байгуулсан. Ерөнхийдөө намайг анх байгуулж явах үед бол 20 компанид нийслэлийн хэмжээнд байсан шүү дээ 2004 онд чинь. Тэгээд Баянголдүг дээр манайх үйл ажиллагаагаа голлон явуулдаг байсан. Сүүлдээ Чингэлтэй дүүрэг дээр очсон. Сүүлдээ Сонгон хайрхан дүүргийн бас хамтарч ажиллая гэсэн. Ингээд бүх дүүргүүд дээр үл ингээд өөр ингэсэн одоо тэр төр хувийн хөгжлийн уялдаа холбоог хангаад ингээд ажиллаж ирсэн. Эрүүл ахуй талаасаа бол ер нь мэдээжийн хэрэг айлуудаар яваад албан газараар явхаар хамгийн түрүүнд би ариун цэврийн байгууламжийг л хардаг. Энэ миний мэргэжлийн хобби ч гэж бодно тий. Тэгээд миний одоо хүсэл мөрөөдөл бол энэ айлуудыг бүгдийг ингээд сайхан гэрчин үнэр байхгүй ийм одоо орчинд бий болгох юмсан. Айлуудад ингээд ороход сайхан одоо гоё ганган айлууд байдаа ч гэсэн ариун цэврийн байгууламж нь ямар нэгэн байдлаар тэрнээс илүү байх юм бол тэр айлын одоо үнэлгээ бол өндөр байна гэж би боддог. Биш бас нэг гэр хороод амьдарч ирсэн шүү дээ. Тэгээ амьдарч ирсэн мөн яг анхан нөгөө байр түрээсэлж байгаад нэг гэр хороод амьдрахтаа мөн л одоо энэ стандартыг яг барьсан. Ер нь гэр хорооллын айлуудын ариун цэврийн байгууламж чинь ер нь стандарт гэж байдаг. Манайхан нөгөө зүгээр л нэг нөхөөгөө дээр нэг дөрвөлжин ингээд юм конк тавьчихаар л нөгөө болчихчих юм шиг бодоод байгаа. Үгүй. Тэгэхээр манайх бол анхнаасаа ингээд бүх юугаа нэг стандартаар айлаа бариад доторчлогын доторлоод тэгээд гаднахын бүтүүлээд хажуу талд ард талд нь гэхэл наран талд нь нөгөө яндангаа зоогоод ингээд бүгдийг бүх юм хийгээд доторх нь гэхэл бүгдээрээ ингээд тосон бодгаар бодогдсон нүхэн гэхэд таглаатай гэд ийм олон зарчмууд байдаг. Энэ зарчмуудыг барьсан байхад энэ бүтээгдэхүүнийг хийсэн байхад тэр ерөөсөө өнөртгөө. Бараг хүмүүс андуурдаг энэ танаа эн чинь энэ бараг түүч юм уу гэдэг байсан. Гадна тал мал нь маш цэвэрхэн байсан ингээд юу ч тийм одоо байх юм байхгүй. Тэгээд тойруулаад цэцэг мэцэг тарьждаг. Ингээд байдаг байсан. Тэгээд хүмүүс тэндээс нэлээд их туршлага судалцааж исэн манай Чингэлтэй 11 дугаар хороонд би амьдарч исэн 11 дугаар хорооныхан бол өө өстой гоё юм байна. Тэр хавийнхан бол бүгдээрээ ер нь их аштайхан зохицуулсан. Бүгдийг ингээд өнөргөө болоод манайхаас энэ юмнуудыг чинь аваад хийгээд тэгэхээр мэргэжлийн талын юугаар би энэ компани байгуулсан. Мэргэжлийн талаасаа би энэ бүтээгдэхүүнийг оруулж ирсэн. Цаашдаа би энийг бас яг өөрийнхөө насууд нь хүрчээвэл ингээ хүмүүс нэлээд олон хүмүүст хүрэх санаатай. Тий, эрүүл хүн нэг хэлдэг штэ. Нэг сайн зүйл хийх хүмүүс одоо ингээд бас явах юмаа явахтаа нэг сайхан зүйлийг хийгээд явчих хэрэгтэй. Бүтээгээд явах хэрэгтэй гэдэг тий. Тэгээ яг биений хувьд бол хүн ардынхаа төлөө би энийг хийж байгаа. Өөрийнхөө хувийн талаасаа бол бас ээж явахад тухай сайхан номнууд эдэр бичсэн, бүтээсэн. Бас энэ юмнээрээ бас өөрөө жоохон өөртөө бол бас өөрийгөө бас тоож ингэж амьдарч явдаг хүн дээ. Таны харин Ингрийн тэмдгийг хараад яг нэг эрүүл мэндийн салбарын тэмдэг тий. Салбарын шагнал тий. Эрүүл мэндийн тэргүүн гэдэг бол одоо эмнэлгийн ажил хийж байгаа хүмүүсийн хамгийн эрхэм өндөр үнэлгээ шагнал гэж би боддог. Анхан эрүүл мэндийн яамны хүндэж явах ахад их баярлж ирсэн. Тэгээд дараа нь эрүүл мэндийн тэргүүн за болоогүй дээ гэжсэн чинь нэг өдөр энэ маань олгохтголоод яам дээр тэгсэн чинь би төрийн шагнал авсан юм шиг их баярлж ирсэн. Энэ бол одоо миний эрүүл мэндийн салбарт хийсэн 40 гаруй жилийн минь үнэлгээ юм да. Тэгээ яг дамжаад ингээд төрийн шагналууд надад ирсэн. Тий. Одоо яалтчгүй бас энэ яг одоо улс орон хөгжөөд за хоттоо төвлөрөөд тий манай дийлэнх одоо бараг 50% нь Улаанбаатар хоттой амьдарч шүү дээ. Тэгээ эннийхээ одоо яг шаардлага хэрэгцээнд нийцээд мэдээч хэрэг одоо ариун цэвэр болоод тий дээр үед бол нөгөө гэрт нь орж бараг ариун цэврийн шалгадаг байсан шүү дээ. Социализмын үед тий одоо ямар тийхүүш тэгтэй айл болгон мэдээч хэрэг ариун цэврийн өрөөгөө цэвэрхэн байхыг хүсдэг байхаа нийтийн эзэмшлийн одоо 0 тий нийтийн газрууд байна. За одоо зоогийн газар өөр юм одоо нийтийн газрууд маш их анхаарах юм шиг санагдаж байна л да. Тий энийг бас хэрэглээ сурах хэрэгтэй юм болоо. Дээр нь бас эрүүл ахуйгаа бодоод тий за орж байгаа нөгөө хүмүүст ч гэсэндээ тий цэвэрхэн байгуул хүн дараагийн хүнээс муухай олохгүй гэдэг тий энэ бол яалтчгүй ариун цэврийн одоо өрөөний боловсрал юм болов гэж боддیں۔ Тэгэхээр энэ дээр маш их таних бол энэ яхаа аргагүй энэ шагнал авах хэмжээний юм байна л да. Ариун цэврийг маш сайн барьж ээж бид нэр эрүүл ахуйгаа бас авч явах ёстой шүү дээ тий. Дийнх нь үе чинь эмнэлэг гэрлийн ажил гэж байсан. Тусгай нэг өдөр байсан. 3 дахь өдөр игэл эмнэлэг гэрлийн ажил гээд хүн болгон одоо эмнэлгийн одоо цэвэрхэн байхгүй болохгүй, тэхгүй болохгүй гэдэг асуудал хийдэг байсан. Ариутгал халдвар хөгжүүлэлтийн ажлыг болохоор социализмын үед чинь айл болгонд одоо кэрлийн
холоорын шохоо мөгий чинь бүгдийг хүргэж өгдөг. Тэр айлууд яах ёстой вэхээр ариун цэврийн одоо тэр үе чинь нөхөн жорлонгууд л байлаа шүү дээ. Тэр дандаа амар орон сууцны айлуудаа бид нар явдаг байсан гэж байна. Тийм тэгэх чинь тэр айлуудыг чинь одоо ингээд ирэх 3 өдөр эмнэлэг эгээрлийн айлаар хүмүүсүүд ирэхэд нойлоод ингээд тойруулаад 15-аас 20 см-ийн зайтай доош нь 15-аас 30 см-ийн нүх ухнаа. Тойруулаад нухсан байгаарай гэд ингээд хэлж. Тэгээд бид нар тойроод нэг ажиллаараа явахдаа нөгөөдөлий чинь тусгай нэг ариутгалын машинтай юмнуудтай явна. Тэгээд тэр босоо чинь бүгдээр ингээд хийгээд ингээд явцдаг. Тэгээд ялааны авгалтай гэдэг юм тэгэхэд гардаггүй байсан юм. Тэгэхээр нөгөө тойруулаад гадна талаар нь тий нөх байгаа тэндээ нэг хэрлийнэ хийгээд явцдаг. Тэгэнгүүт тэр хэрлийн чинь ингээд газрын хөрсөнд зурчихгүй тий. Доошоо уусаа тэр нөхөнд байгаа нэг өнөрүүдийг чинь гаргахгүй тэндээ байгаа ялаануудыг босгодог байсан байж тээ. Тэгж хийгдэд тийм ажлууд байсан. Ерөнхийдөө албан газрууд гэхтвэл ариун цэврийн дүрм гэж бас байгаа шүү дээ. Ариун цэвэр эрүүл ахуйн дүрмөө бас батлуулж бид нар компани байгуулдаг шүү дээ. Тэгээд тэр талаас аваад бас нийгмийн хариуцлагынхаа үүднээс ч гэдэг юм уу те хүмүүс бол бас албан газруудад бас их сайхан болгоцсон байлээ. Ариун цэврийнхээ байгууллагыг дандаа тогтчулсан харагддаг. Би ч нэг олон газараар явдаг, гэрээтэй газруудтай тэднийгээ ингээ харахад бол их сайхан болгоцсон байсан. Хамгийн сүүлийн удаа гэхэд Бицаама Бүүдс гэдэг их том компани байгаа шээ. Тэднийг би эндээ бас алдаршуулмаа санагдлаа. Ариун цэврийнхээ байгууламжийг маш гоё болгоцсон байна. Ихтэй эмэгтэй тэр төвш мөс эднийг бол маш гоё сайхан янзалсан байлээ. Тэгэхээр тим маркаар манай захирлууд бол ажиллаж байгаа. Тий, албан газрууд бол тэнд тал дээр санаа зовж байгаа. Харин энэ бүтээгдэхүүнийг бас авч хэрэглэж байгаа. Манайхан миний одоо энэ гэрээтэй газруудад бүгд энэ бүтээгдэхүүн хэрэгэлдэг. Бүгдээрээ хэрэгэлдэг. Гэр хорооллын айлуудад бол би нөгөө гэрээтэй болохоор өгдөг. Нойлдоо хийгээрэй. Танайх энэ нойлчийн өнөрлөхгүй байвал ялаагүй байна гэж чинь танай дэлгүүр ялаагүй байна гэсэн үг бай. Та нарын үзүүлэлт юу гэж. Гэтэ би үн төлбөргүй өгдөг. Хамгийн гол гэрээтэй учраас. Тэгээд тэднэрт бас жоохон давуу талтай. Тэрнээсээ үүдээд манайхан бас ямар юу хийж яах гэхээр нөгөө дэлгүүртэй айлуудын нөгөө амьдралын нөгөө чанар сайжирна гэж үлддэг тийм ээ. Амьдралын санирууд нь сайжраад бүгд нөгөө нойлуудаа адаа байсан юмнуудыг бүгд нь дотгош нь оруулсан байна. Яг тэгэхээр таны энэ бүтээгдэхүүн бидэд төшөглөөд ийм болгоцсон байгаа штэ гэж болж гин үү гэд олгон дэлгүүрүүд хийж орсон байна. Болж штэ гэсэн танаас заслахгүй хичээнэ гэж ингээд би тэгдэг. Тий. Тэгэхээр бас иргэд маань гэсэндээ өөрсдөө одоо яг ингээд гэрийнхаа нөхцөл хашаандаа тий ариун цэврээ бас ингээд цэвэр байлгахын тулд тий хүнж орлонгоо бас ингээд хөрсөө бохирдуулахгүй эргэн тойрондоо тий нэгэн бактери үржүүлэхгүй тий ялангуяа ялаа авгалтаа үржихгүй байна гэдэг чинь ялаа үржихгүй гэсэн үг шүү дээ. Тэрэн дээр бас өөрсдөө ингээд маш сайн хамтарч ажиллаа тий төр хувийн хвшилтайгаа хамтраад иргэн бас өөрсдөө хамтраад ингээд ажиллах юм бол илүү хурдан одоо манай энэ орчны бохирдол тий байгалийн хөрсний бохирдол бас алга болох юм болов уу гэж бодож байна л да. Тий. Юу 2000 ковидын өмнө юм. Ковидын өмнө чинь манай нийслэлийн засаг даргын тамгын газар тэр үед чинь нөгөө хэн байсан. Ерөнхий менежер нэг мундаг хүн байсан. Тэгээд бүх энэ одоо бохир задлах бүтээгдэхүүнүүдийг яг хүнсний бүтээгдэхүүн шиг гэр хороол руу төхүүлье. Талхаа ийгээд гардагтайгаа адилхан энэ бохирын юм тэрнчээс очиамна гэхгүй ойр орчноор нь байлгая гэдэг ийм нэг урай лоосон тавиад бид нар тавьж үзсэн. Олон газраар сонгон хайрханд явсан Чингэлтэй Баянгол ер нь олон газар бид нар энэ ажлуудыг зохион байгуулсан юм байна. Өөр ингээд дүүрэгт хүртэл чинь бохир залбуудад танилцуулаад ингээд яваад тэгээд дэлгүүрүүд томилж өгөөд дэлгүүрүүдүүд тавиад тэгээд тэрний юунаас бас энэ хүмүүсүүд бас нэлээд сайн мэдэж танилцаж авсан гэж би боддгийн. Тий. Тэгэхээр тэр одоо төр хувийн хэвлэгч чинь тэр л дээ. Тий. Дэмжиж бас тий. Дэмжиж. Одоо яг компани зорилго ер нь цаашдын зорилгоо бас ярил тий өшөө мэдээж хэрэгс маш их дэлгэрүүлэх шаардлагатай одоо яг нөхцөл байдал нь хэрэгцээ нь болцсон байх шүү дээ тий. Тий. Тэгэхээр манай бүтээгдэхүүний нэг давуу талууд тий энэ давуу талаа ашиглаж би өөрийнхөө цаашдын зорилгыг
тодорхойлдог. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн чинь ямар одоо ач холбогдолтой юм бэ? Танилцуулахын энэ ач холбогдол нь юу юм бэ гэж хүмүүс бодож иж магадгүй. Тэгэхээр бохирын шугамыг одоо бөглөрүүлэхгүй байх юм байна, тийм үү? Биологийн тэнцвэртэй байдлыг хангаж явах юм байна, тийм үү? Дээр нь хөрсүүл маш хурдан сэргэж явах юм байна. Одоо жишээлбэл гэр хорооллын айлууд гэхэд л одоо хөрсүүд нь дандаа нэг өгчсөн байдаг тийм ээ. Ингээд нэг саарлтаад нэг шороо бужигнсан. Энийгээ бид нэр яах нь вэ? Энэгээрээ одоо услаад тэрийг орчны сайхан сэргээгээд өнгө тэн чинь бас нэг байгалийн өөрийнх нь нэг юм байгаас үндэс юм байгаас сэргэхгүй. Тэрийг ингээ хурдан сэргээж өгдөг юм байна. Ингээд органик бодлоос бохирдлоос үүссэн одоо үнэрийг арилгаж өгдөг юм байна. Өөх тус бохирдлыг заддаг юм байна. Мөн бохир зайлуулахаар хоолын органик ачааллыг багасгаж өгдөг. Мөн одоо илүүдэл тэр одоо хог гэдээ байгаа тэр одоо ургамдуудаа бид нар бордоо болгож ашиглах ийм давуу талтай юм байна. Тэгэхээр цаашдаа бид нар ер нь албан газрууд ч гэсэн тэр айл өрхүүд ч гэсэн тэр энэ бүтээгдэхүүнтэй илүү ойрхон байгаасаа илүү одоо өөртнийхөө тав тухыг хангаасаа тий тансаг байлгаасаа гэдэг үүднээс бидний зорилго бол одоо цаашдын зорилго энэ тал дээр бол давуулан одоо ажиллана гэж одоо бодож идэг. Энийг ингэж хэрэглэснээрээ бид нар халдвар түвшний голомтыг засалж чадна. Халдвар түвшнээр бохирж байгаа тэр хөрсний бохирдлыг арилгаж чадна, тийм ээ. Тэгэхээр энэ талынхаа юмнуудыг л одоо цаашдаа бид нар орлого болгон ажиллаж байна да. Тэгээд эрүүл биед саруул ухаан оршин, тийм ээ. Тэгээ нийтээрээ эрүүлж нийгмээрээ гэгэрцгээе гэд ийм сайхан ураагаар бас энэ нэвтрүүлгийг бас чиммээр байна. Ялтчгүй одоо хэрэгцээ шаардлага нь маш их болсон учраас бас хүмүүс маань хэрэглээд нөгөө дадал болох хэрэгтэй л дээ тийм дадал болох хэрэгтэй бид нар түрүүн таны хэлдэг дэлгүүр гараа юм авдаг шигээ энэ яг бидний одоо хэрэгцээнд за сарын хэрэгцээнд ямархуу хэмжээтэй хэрэглэх үү гэдгийг мэдэж аваад түүнээсээ хойш ингэж байнгын хэрэглэж явах шаардлагатай юм болов тийм мэдээж хэрэг орон сууцнд бол за хоолны галтгооны юу ч юм бол ер нь бол удаад ирэхээр жоохон үнэр орчдөг тийм за тэгээд мэдээж 0 евро байна гэл тийм сантехникийн хоолоонууд бөглөрдөг ийм асуудлууд зөндөө байж байгаа. Тэгэхээр энийг цэвэрлээд авах юм бол нэг айлч гэсэн цэвэрлэх юм бол цаашаа нөгөө нэг урсгалан дээр бүгдээрээ бас ингээд нэг шулуухан явах юм болов гэж байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ бүтээтгүүнийг бас худалдаалж байгаа зэгүүд байгаа. Ялангуяа одоо хүмүүсүүд нэг тусландаа гарцсан, заагардаа гарцсан байгаа учраас одоо Шарга мартын гүүрийн наад гэдэг үндсэн орд гэдэг том дэлгүүр байгаа. Үндсэн орд дэлгүүр дээр бид нар энэ дээр олон жил одоо борлуулалтаа хийж байгаа. Тэрийг бүр мэддэг болцсон хүмүүсүүд ер нь ингээд аваад хэрэглэж яасан хүмүүсүүд үдсэн хүмүүсүүд бол дахин хэрэглэхийг өөрснөө хүсдэг. Аандаа хүсдэг. Нөгөөдхийгээ хэрэглэхгүй л энэ маань ингээд минь болчих магадгүй ингэж яа гэдэг. Мөн нөгөө ойн жим рүү юу лээ шадвлан руу иргэдэг тэр уулзуур дээр дэмчиг хайрах ингээд бас том дэлгүүр байдаг. Тэр маань бас их олон жил энэ бүтээтгүүний маань бас зарж борлуулж байгаа. Манай энэ бохир задлаг бүтээгдэхүүн өнөөдөр би Чехийн бүтээгдэхүүн танилцуулж байгаа болохоос биш ер нь Канадын бүтээгдэхүүнээс эхлээд бохир задлаг бүтээгдэхүүн гэдгийг бол 12-3 жил одоо Монгол улсад хэрэглүүлээд мэдрүүлээд ингээд явж байгаа л да. Тэгээд манай байгууллага чинь техник импортын 2 давхарт 212 тоод мөнх андер гэдэг компани өөрийнхөө ажлын байраар зарж байгаа 10 дугаар хороолоос одоо амралтын өдрөөр 19 дугаар байрнаас ирээд бас орчуулна. Тэгээ хөдөө орон нутагт Хинтээ аймагт гэдэл бэрхийн уурхайд байна. Бас ингээд 9983 36 24 гэдэг Хинтийн олонхын дугаарыг яг хэлчихэ тийм ээ. Тэр утсан дээр бас байгаа шүү гэж. Дорнод аймагт бас байгаа 9958 9489 гэсэн дугаар дээр бас байж байгаа. Тий. За тэгэхээр бас доорх утасны дугаарууд дээр бас дугаарууд руу яриад бас яг салбарынхаа ойрхон байгаа газруудаас бас худалдаа авах боломжтой юм биш үү. Тэгээд бүгдээрээ нийтээрээ за ялангуяа одоо ингээд зуны цаг дэлгэр сайхан цаг ирэхээр лагер туслан руугаа хүмүүс явж байгаа. Тэгэхээр бас яг тусландаа бас зориод авч очиод бас орчныхаа бохирдлыг бас байхгүй болгох ийм бүтээгдэхүүнээ бас аваарай гэж хэлмээрээ. Тэгээд өнөөдөр хүрэлцэн ирж танд мэдээлэл хүргэсэн танд маш их баярлалаа. Маш их хэрэгцээтэй бидний яг амьдралын одоо эргэн тойронд маш их хэрэгцээтэй
болсон ийм бүтээгдэхүүнийг бас тайлбарлаж өгч за хүмүүс маань ч гэсэндээ мэдээж эерэг тодорхой ойлголт авсан болов уу гэж бодож байна. Тэгээд таны цаашдын ажилтны амжилт төсөө өшөө илүү одоо энэ яг одоо ариун цэврийн энэ ахуйг те цэвэр байх ахуйг бас олон түмэндээ түгээгээд яваасай гэж хэлмээр байна. За баярлалаа. Миний ажлыг баян дэмжиж яадаг UBS телевизийн хамт олонд ялангуяа кофе чаяа нэвтрүүлгийнхээ хамт олонд нийт энэ хамт олонд бүгдээрэнд ажлын өндөр амжилт хүсье. Ингээд цаашдаа ингээд хамтарч ажиллах нь бол тодорхой. Тийм учраас ард иргэдэгч гэсэн ингээд надтай хамтран ажиллаарай. Та нарын одоо тав тухтай тансаг орчныг бүрдүүлж чадах энэ бүтээгдэхүүнийг би таслахгүй одоо оруулж ирээд байхыг хичээе. Ингээд та нартайгаа хамтарч ажиллах таатай байна гэж хүсье да. За маш их баярлалаа. Доорх утасны дугааруудаас дэлгэрэнгүй мэдээллийг аваад бүтээгдэхүүнээс хэрэглээд үзээрэй гэж хэлмээр өнөөдрийн ярилцлаганд Мөнх Гандарс компани захирал Дарих Цэрэгч маань оролцлоо. Маш их баярлалаа. Үргэлжлүүлэн нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай.